Сайн байцгаана уу? Та бүхэндээ сайхан өдрийн мэнд хүргэе. Доктор Кото Конен. За өнөөдөр би эцэг эхчүүдээс ирдэг хамгийн түгээмэл асуултанд хариулахаар бэлтгэлээ. За энэ маань юу вэ гэхээр 100% D витамин уух ёстой юу гэж ихэнх эцэг эхчүүд асуудаг байгаа. Тэгэхээр өнөөдөр D витаминыхаа талаар хэдүүлээ ярилцъя. Яагаад D витамин уух ёстой? D аминд юм нь ямар ач холбогдолтой, ямар өвчнөөс сэргийлдэг талаар хэдүүлээ ярилцъя. За D витамин болох тэр тосон дуустдаг 4 витамины нэг гэж явдаг. За ер нь бол ясанд кальцийг хуримтлуулж кальц, фосфорын солилцоог зохицуулах үйлчилгээтэй. За тэгээд D витамин нь хүний биед дааврын нөлөөнд үзүүлэх үс хэмжээний тийм хүчтэй витамины тоонд ордог. За энэ хажуу талын зурган дээр харагдаж байна те нарны Тягаан туяаны тусламжтайгаар хүний арьсан дээр D витамин 3 нийлэгддэг. За энэ маань болох тэр цаашаа илгэнд очиж бодисын солилцоонд үргэлжилдэг. За улмаар энэ бодисын солилцооны өвчмөдтэй болсон D витамин нь бүр мөн дээрээс нь хөх, бүдүүн гэс нойр булчирхайн эсүүд дээр очиж үйлчилдэг. За улмаар судасны эсүүдэд үйлчилдэг. За ингэснээр бамбаа булчирхайн үйл ажиллагаа хэвээ явуулах. За зүрх судасны системийг хэвээ явуулах. За ясны тогтолцоог бат бөх байлгах. За бүдүүн гэдэсэнд тэгээ нойр булчирхаан дээр инсулин ялгаралт тий. За улмаар чихрийн шижингээс урьдчилан сэргийлдэг гэж мөн үздэг. За мөн дээрээс эритропоетин буюу цусыг түлжүүлэх дамаа юм үйлдэлүүдийг үзүүлждэг. Мөн дархлааны эсүүдийн макроцит болон моноцит эсүүдтэй харилцан үйлчилдэг гэдгээрээ D витамин маш олон өргөн хүрээтэй гэж үздэг. За орчин үед бол D витаминыг 200 гаруй төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх замуудад харилцан үйлчлэж оролцож байна гэж судлаачид тогтоосон байдаг. За D витамин нь бол дотроо 2 төрлөө хийдэг. D3, D2 гэдэг. За тэгэхээр бид нөгөө аптекаас янз бүрийн D витамин авахар гадна талд нь D2, D3 гэж бичсэн байдаг. За энэ маань юу гэхээр D3 гэж явах юм бол амьтны гаралтай хүнсэнд агуулгаддаг D витаминыг гаргаж хийсэн байна гэсэн үг. D2 гэхээр ургамалд агуулгаддаг D2 байна гэж үзнэ. За тэгэхээр бид бол нар нь биеэ хийх юм бол бидний биед D3 нийлэгжиж ялгарч эхэлдэг. Гэхдээ манай улс нартай улс энэ тоонд ордоггүй, экватораас хойш оршдог учраас нар бага тусдагт ордог. За мөн дээрээс нь бид нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилцэнтэй холбоотой байн гадаа нүцгэн дөрвөн мөчөө гаргасан явж чадхаа болсон, дандаа талдах хувцас өмсдөг болсон, офис суудаг болсон. За үүнтэй холбоотойгоор D витамины нийлэгжилт бол буурсан байдаг. За тэгэхээр D витамин маань хүүхдүүдэд дутагтаад ирэхээр рахит суйлтаа гэдэг өвчин үүсгдэг. За энэ хүү эмэг маань болох тэр мэдээж ястай холбоотойгоор кальц, фосфорын солилцоо алдагдсантай холбоотой үүсэж идэг. Тийм учраас хүүхдэд маань тийм ээ яс зүйлрөх шинж тэмдгүүд илэрдэг. Хүүхд маань амхан нуруутай, зулаан хонхор, зулаан том, удаан битүүрдэг тийм ээ. Гавлын ясны хэлбэр өөрчлөгдөө цамхаг хэлбэртэй болох, хүүхдэнд агаар толгойтой болох, тийм шилэн хүзүүний хойд хэсгээр ус нь халзрах, унах. За тэгээ шувуун цээжтэй болох, тохон үеийн томрох, бугуун үеийн томрох буюу сампингийн эрхний шинжүүд хавирганы бураа дээр гарч ирнэ. За хавирганы доод хэсэг эргэх тийм ээ. Эргээд ингээд дэрвийсэн болох. За тэгээ нурууны нугалмууд маань үеийн хэлбэр дүрс алдагдах, цэгний хэмжээ нарийсах, за өвдөгний үед товоох, тохон үеж томрох буюу XO хэлбэрийн хөлтэй болох гэх мэтчлэнгээр ясан дээр маш их өөрчлөлтүүд гарч эхэлдэг. За тэрнээс наан болох тэр хүүхдэд маань ерөнхийдөө хөлрөх хөхөх унтах үедээ хөлрөх. За тэгээд дээрээс нь шээс нь маш үнэртэй гардаг. За тэгээд ясны юм өөрчлөлтүүд илэрч өгдөг байх нь. За энэ тэгээд хүүхд маань маш суйлтай, булчингийн хүчтэй сул маш их хөлрөмтгий. За эрүүн бас шаймий тий энэ зурган дээр харагдаж байгаа шиг ийм
болж болох нэ. Тэгэхээр харьцангуй ерөнхийдөө бол D витаминыг талаар бол бид нэр бараг 10-аад жилийн өмнө бол ярихад бол хүмүүс ямар витамин D яаж хэрэглэх гэдгийг бол нэг хошоодгүй байсан. Гэтэл одоо бол хүмүүс эрүүл мэндийн боловсрол дээшлээд ямар ч байсан D витаминыг уулах ёстой гэдгийг бол маш сайн ойлгодог болсон. Гэхдээ бид нар 100 бас уулахгүй ингээд орхиод идэх. 100-ны самруудад амраач гэдэг юм уу, нартай амчин гэд тэгж ерөөсө болохгүй. Өвөл 100 хавар намар гэлтггүй D витаминыг уулгадгаараа л уулгана. Болж өвөл тогтмол цагт буюу 11-ээс 14 цагийн хооронд нартай үед бол бас наргүй үед уулахаар D2 авч ууж байгаа юм уу, D3 авч ууж байгаа юм уу гэдгээс хамаарна тий. D2 байх юм бол D3 болохын тулд заавал нарныг итягаан туяа буюу нарны гэрэл шаардлагатай. D3 байх юм бол шууд одоо тухайн хүнийхээ биед рецептортой нь холбогдоод цаашаа явна гэсэн үг. Тэгэхээр аль болох D3 гэсэн одоо бичигтэй витаминуудыг сонгож авч хэрэглэх хэрэгтэй. За 2013 онд батлагдсан сайдын тушаал байдаг. За энэ тушаал дээр болох тэр бага насны хүүхдийг рахис султай өвчнөөс эрдэн сэргийлэх өндөр дунтай D витаминыг ямар тунтайгаар одоо хүүхдэд олох вэ гэдгийг бичсэн байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдийнхаа насыг л мэдчих юм бол манай хүүхд хэдэн эднээс буюу олон улсын нэгж D витамин уух ёстой вэ гэдгийг энэ хүснэгтээс харчиж болно. За танаа хүүхд 0-оос 6 сартай байх юм бол 1000 эднийцийг уун. За ерөнхийдөө бол дөнгөж төрсэн хүүхдийн 14 хоногтойгоос D витаминыг уулгадаг. Хүүхдийн өвчний цогц менежмент тэгээд одоо эмчнэрийн барьдаг сурах бичгээр одоо тийм сайдын тушаал болсон. Энэ дээр ч гэсэн одоо хүүхдийн 14 хоногтойгоос D витамин уулгана гэвчсэн байгаа тийм. За 7-оос 12 сартай болоод ирэхээр 1500 эднийцийг уулгана. Олон улсын нэгжийг. За 1-ээс 3 настай болоод ирэхээр 2000 олон улсын нэгжийг уулгана. За энэ дээр бас эцэг эхчүүдийн хамгийн их асуудаг зүйл нь одоо 1000-аар ууж байгаа, 500-аар ууж байгаа гэдгээ заримдаа мэдэхгүй байгаад идэг. За энэ нь болох тэр нөө туслаар ууж байгаа, тарийн шприцээр ууж байгаа, нөгөө гадна талынх нь дропуудыг энэ маш сайн уншиж явах хэрэгтэй. За нэг дроп гэдэг нь одоо тусал гэсэн үг байхгүй тий. Нэг ийм тусалдаа 500 гэж байгаа, 100 гэж байгаа, 1000 гэж байгаа. Тэгэхээр та тухайн одоо эмийн бэлтгэлийг витаминыг авах гэж байгаа бол эмийн санчаас маш сайн тодруулах хэрэгтэй. За дээрээс нь эмчээс зөвлөгөө авахаар бол тухайн эм одоо D витаминыхаа гадна талын зургийг ядаж аваад тэг эмчтэй үзүүлэхдээ бид хоёр одоо ийм D витамин ууж байгаа. Тэгэхээр эдэн туслаар ууж байгаа. Энэ нь зөв үү гэд ингээд асуух юм бол эмчэд зөвлөхөд илүү төвтэй. Тэгэхээр нөгөө гадуур бол одоо маш их одоо D витаминууд байгаа. Шахмал хэлбэртэй, тусал хэлбэртэй, усан D витамин байна, тосон D витамин байна, шахмал байна. Ийм 3 төрлөөр байж гэн тий. За тариа хэлбэрээр бас байж гэн. Тэгэхээр тэр тухайн D витаминуудаас эцэг эхчүүд сонгож авч хэрэглэхдээ хамгийн гол нь тун хэмжээг нь эмчээр заавал тааруулах хэрэгтэй. За ерөнхийдөө бол та хэд маань өөрийнхөө хүүхдийн насыг харж байгаа. За ийм насанд ийм хэмжээтэй уулгах ёстой гэдэм билээ гэж бас ойлголтыг авах хэрэгтэй. За ингээд хүүхдтэй D витаминаа хангалттайгаар сайн уулгана. 3 нас хүртэл нь D витаминыг уулгах заалттай байдаг. Тэгээд 3 наснаас хойш олон найрлагч витамин дотор 400-аас 800 эднийц болоод ороод явцсан байдаг шүү. За тэгвэл хүүхдээс гадна том хүмүүст ч гэсэн D витамины дутагдал маш их байдаг. За ялангуяа цэвэршилтийн насны эмэгтэйчүүд, за тэг өндөр настай хүмүүс, зархаг өвчтэй хүмүүст тийм ээ. За мөн дээрээс нь жирэмсэн ээжүүдэд, илүүдэлж жинтэй хүмүүс тэгээд маш олон төрлийн өвчний үед D витамин маш ач холбогдолтой эмчилгээний одоо эмгэг замд маш сайн эргээр нөлөөсөн тохиолдлууд байдаг. Ялангуяа амьсгалын замын эмгэгүүдтэй хүүхдүүдэд D витамины тун өндөрөөр одоо тий өмнө нь уудаг тунгаас нь арай жоохон ахиулаад өгөхөд тухайн хүүхдийн шинж тэмдэг 50% буурсан ийм судалгааны материалууд бол олон улсад бол маш олон нийтлэгдсэн байдаг. За том хүн ч гэсэн D витамин уух хэрэгтэй. За тэгвэл насан туршидчдад ямар D витамин уух вэ гэхээр ерөөсөө 19-с 70 настай байх юм бол 600 тий 600
хамгийн дээд нь 4,000 хүртэл нэмж болно өдрийнхөө тунг. За тэгээд 70-аас дээш настай байх юм бол 800, хамгийн дээд нь 4,000. За тэгээд жирэмсэн байх юм бол 600, хөвгүүл ээжүүд байх юм бол мөн 600. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо Америк, Английн судлаачдын одоо дэлхийн recommendation буюу одоо нэг санал болгож байгаа том хэмжээ нь бол 600-аас 800 эдний эцэг буюу олон улсын нэгж D витаминыг хэрэглэх нь зүйтэй юм а гэж бичсэн байдаг, зөвлөсөн байдаг. Тийм учраас та бүхэн D витаминыг өөрийнхөө амьдралд бас нэг хэсэг болгоод ууж байгаарай. За D витаминыг уухаас гадна бас хоол хүнсээр авч болдог. За хоол хүнсээр болох дээр D витаминаар одоо баялаг 10 хоол хүнсийг энэ дээр харуулсан байна. За салмон зогс байна, тунаа байна, өндөг байна. За сүү байна. За тэгээд дээрэс нь оранж жуус байна. За тэгээд сиралууд байж болно. За баяжуулсан дандаа баяжуулсан. Тэгээд D витаминаар баяжуулсан гурил D витаминтай одоо сүү гэл байдаг шүү дээ. За тэгээд D витаминтай тарг байна, элэг байж болж юм. Чиз буюу одоо бяцлаг байж болж юм. За хар мөөг байж болж юм. Эдгээр зүйлүүд бол маш бага хэмжээтэй D витаминыг агуулж идэг. Тэгтээ бас хүнсээр D витамин орж л авах юм бол тухайн хүний бидний илгэжилт явагдаад ясны тогтолцоонд тийм ээ. За улмаар одоо яс булчин үений тогтолцоонд нөлөөлж байгаа байхгүй. Тэгэхээр D витамин бол маш ач холбогдолтой витамин. Энийг бол хүн одоо өөртөө яг D витаминыг гаднаас нэмэлтээр авахгүй бол дутагдалд ордог юм витамины тоонд ордог учраас эцэг эхчүүд маань өөртөө болон хүүхдүүдтэй D витаминыг яг өөрийнх нь тохирсон тунгаар авч хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ рахит гэдэг өвчний шинж тэмдэг илрээд хөл рүү чэс нүнэртэй гараад ясан дээр нөөцлөлтүүд гараад байх юм бол өөрийнхөө харьяаллын өрхийн хэмжээтэй хандаад D витамины бас шинжилгээг өгж болно. За D витамины шинжилгээг бол одоо маш олон газруудад бол авдаг болсон. За хэмийн хэмжээ нь бол 30 нанограмм миллилитр гэдэг хэвийн хэмжээтэй гардаг байгаа. За тэгээд 30-аас хэд хүртэл багассан байна гэдгээс нь хамааруулаад D витаминыхын дутагдал нь бага дунд их дутагдал байна гэдг нь гардаг. За үүнээсээ хамааруулаад тусгай томьёонд оруулаад бас эмчилгээг шийдэж өгдөг байгаа. За тийм учраас та бүхэн маань бас өөрсдийнхөө D витамины хэрэглээг бас доор комент хэсэгдүүлдээгээрэй. За асууж тодруулах ойлгомжгүй зүйл ах юм бол бас комент хэсэгдүүлдээгээрэй. Ингээд та бүхэндээ эрүүл энхийг хүсье.